Энэ бол өмхийн үнэрч байна. С жигтэй харагдаж байна л гэж. А гэхдээ юу баттай юм бэ гэх юм бол энэ дайн мод дуусахгүй гэдэг алтны ханш бас энэ дээр санал нийлж байгаа шүү. Трампын Газа, Палестин, Израиль хийсэн гал зогсоох хилтэс угаасаа фейлтэн маш олон хүмүүс хэлж исэн. Би ч гэсэн ерөөхдөө тийм болох магадaltaй гэсэн. Юунд найдаж исэн бэ гэх юм бол Израиль гайгүй болоосай, гайгүй байж чадна. А гэхдээ дэндүү олон хүмүүс нас барсан, дэндүү их бөмбөгдсөн, дэндүү их гэмт хэрэг хийсэн, дэндүү их даварсан. За, тэгээд дөнгөж саяхан Israel strikes Gaza violating ceasefire. Ерөөхдөө гал зогсоох хилцсийг Израильчууд өөрөө дахиад хэд худаага мэдхгүй зүрсэн. За, тэгээ Израилийн улс төрчин юу ярьж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ сайн сонсцгоо. Яг гэх юм бол энэ Middle East болж байгаа Израиль, Иран, Израиль, Палестин, Израиль, Лебанон ер нь бол тэр хавийн бөмбөгдөг улс ерөөсөй байхгүй. Яг гэх юм бол эдний өөрийнх нь үзэл бодол сонсцгоо. אנחנו זוכים ברוך השם כפי שנאמר כאן קודם להרחבת גבולותיה של ארץ ישראל. Бурхан биднэрт алтан боломж өгж байгаа. Ингээ харах юм бол манай Израиль улсын хил томрол явж байна. Ерөнхийдөө Лебаноноос жоохон юм авж гин, Сириагаас жоохон юм авж гин, Газагаас юм авж гин гих мэтэрчлээ. בכל הזירות ובכל החזיתות. Бүх талаасаа бид нэр томорч байна. אנחנו זוכים להחרטת זרעו של עמלק שהולכת ומתעצמת. За, тэгээд Аламекийн удмыг ерөнхийдөө устгах биднэрт бас боломж гарч ирж байна. Араб, Палестины хүмүүс гэсэн үг байхгүй Газад амьдарч байгаа хүмүүс. За тэгвэл энэ амжилт бол дөнгөж эхэлж байгаа. Өшөө урагшлах хэрэгтэй байна. Өшөө бөмбөгдөх, өшөө хууль зүрх, өшөө их дайн хийх. יש לנו עוד דרך ארוכה בעניין הזה. За. Тэгэл даврах тусам яадаг вүлээ. Тэгээ англиар нэг сайхан үг гэдэг шүү дээ. You fuck around and then eventually you find out гэхгүй юу. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол Израильчууд өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд арай дэндүү их даварсан баха. Тэ. А тэгээд эдний одоо find out тэ өөрөө ухамсах цаг нь ирж байгаа. За Газад ерөөхдөө иймэрхүү юм буцаагаад иргэн ирлээ. Саяхан бас нэг 60-70 хүн нас барлаа. За тэгээ Америкийн угаасаа худалдагдсан еврей бас ус төрч юу хэлж байна гэх юм бол they don't hold living hostages anymore. Тэ бид нэр дүнж сая Хамасаас амьд байгаа бүх хүмүүс авцсан. Тэ тэднэрт одоо барьцаа байхгүй болсон. А тийм учраас энэний цаана юу байна гэх юм бол барьцаа байхгүй болсон. Хорж байгаа хүмүүс байхгүй болсон. А бид нар эргүүлээд чөлөөтэй Газыг бөмбөгдөх боломж гарч ирж байна. За тэгээ эдгээр өөр хүмүүс бас эндээ санал үзэл бодол нийлж авшгүй байна. Та нар энэ юу юм бэ гэх юм бол зүгээр бөмбөгдсөн хэсэг тийм. Тэгээ Газа ерөөхдөө ямар харагдаж байгаа юм бэ гэх юм бол зүгээр үнс болцсон шүү дээ тэр чигтээ. Тэнд бараг хэдэн зуун мянган хүмүүс дөнгөж сая нас барсан байна. 60 70 бараг 100 мянган хүүхдүүд нас орсон гэж байна. 50 мянга гар ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт гэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлөлөө. За Итамар Бен-Гвир нэм бэ гэх юм бол нэлээд томоохон улс төрч. За юу л жинэ гэх юм бол ерөнхий сайд руу хандаж хэлэхэд манай цэргийн албахан Газа Strip байгаа
Тэ эргүүлэн орох хэвээр бүтэн хүчээр. За Хамас өөрчлөн гэсэн юм угаасаа худлаа. Хилцэлтэй ингээд хүрн угаасаа худлаа. Тэ. Тэгээд эднэртэй аюулгүй байдал хамт ажиллана гэсэн байхгүй. За тэгээд нөгөө Хамас юу юм бэ гэх юм бол нацист, террористийн байгууллага энэ бүрэн устгах хэвээр. Тэгээд аль бол хурдан устгасан тэр нь бол сайн. За энэ Бен Гвир ерөөдөө юу ярьдаг, яаж ярьдаг хүн юм бэ гэх юм бол хэдүүлээ сайхан танилцаад авъя. אין שום דבר שעובדה מוגמרת ולהפך. אנחנו כרגע יכולים, יש לנו... Дүн саяхан Трампын хүчээр нэг галз зогсоох хилтэс дээр маш олон улсууд ингээд гар үсэг зурулсан. Египт, Jordan, Араб, Катар гэх мэт шин. За энэ Бен Гвир юу гэж нэх юм бол тэ бичигдсэн юм ерөөсөй байхгүй. Тэ гар үсэг зурсан юм ерөөсөй байхгүй. Тэ харин биднэрт маш том боломж гарч ирж байгаа өнөөдөр. Тэр ямар боломж юм бэ гэх юм бол כרגע את ההזדמנות, במיוחד היום הזה. Тэ одоо ерөөхдөө биднэрт ямар боломж байна гэх юм бол бүх юма зогсоогоод эргүүлэн хараад хүш хартаа тэ хостож байхгүй байна. Бидний иргэнийг амьд байгаа бүх иргэнүүдийг буцаагаад өгцөн. Тэ тэгээд биднэрт алдах юм байна. להגיד רגע, החטופים ברוך השם החיים חזרו. זה היה עיקר הטענה למה אנחנו לא ממשיכים. За тэгэхээр бид нар ингээд энэ дайныг ингээд тэднийг бөмбөгдөх яагаад зогсоосон бэ гэх юм бол тэ тэдний бариад авсан манай иргэдүүдийг эргүүлээ авах. Тэ. За бид нар тэр иргэдүүдэд буцаагаад авсан. Тэгээ одоо бид нар яах ёстой юм бэ гэх юм бол эргүүлээд ерөөхдөө байлдах ёстой. את המלחמה ועכשיו צריך לחזור ללחימה. Дайн иргэн ирэх ёстой. Газыг эргүүлээ бөмбөгдөх ёстой. לחזור למלחמה, צריך להוריד עליהם Тэгээд нэр хүнд цохилт өгөх ёстой. שערי גיהנום. אגב, עם טורקיה, בלי טורקיה, עם קטר, בלי Хамаагүй. Туркуудтай хамт байна уу үгүй юу? Катартай хамт байна уу? Энэгээр юу баг юу болж байна гэх юм бол Турктай алдсан ч яадгийн алцуул алдсан. Катартай алдсан ч яадгийн хамаагүй. Катарын тусгаар тогтнол хамаагүй юм байна. Ер нь удахгүй Туркийн тусгаар тогтнол бас хамаагүй юм байна. קטר. בעיניי זה לא פחות נורא שאם הטורקים לא יהיו שם אבל ייסעו שם ג'יפים של חמאס. לזה פיללנו, בשביל זה חיילים שלנו הלכו לקרב. Окей. За энэ Бен Гвир ямар төрлийн хүн бэ гэх юм бол бас харцгаая. Арай хуучин бичлэг Газа Стрип дотор, Палестин дотор ингээд явж байгаа. Тэгээ юу хүмүүс тэнд амьдарч байгаа хүмүүстэй яаж харьцаж байгаа хэдүүл хамт харцгаая. אנחנו בעלי הבית. אנחנו בעלי הבית. Та нарын амьдарч байгаа орон сууц. Энэ манайх шүү. תזכרו את זה. Санж яваарай. תזכרו את זה, אני בעל Санж яваарай. Та хэдийн байр орон сууц хаус биднийх минийх болно. הבית שלכם כאן. אנחנו בעלי הבית. Тэгээ нэг хэдэн мянган жилийн өмнө нэг хэдэн дуракууд нэг ном дотор ингэ бичсэн. За тэгээд Greater Israel, их Израиль улс гэх мэтчлэн 1940 хэдэн оны үеэр Их Британи, Америкчууд Израиль, еврейчуудад нэг улс өглөө. Тэрнээс хойш юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр Middle East зүгээр тэр чигтээ зүгээр дайн, хохирол, бөмбөг тэ. За энэ ямар хүн юм бэ гэх юм бол Мосадын ажилтдаг байсан хүн одоо тэгтүрт гарцсан. Юу юм бэ гэх юм бол тэдний одоо тагнуулын алба гэх юм одоо сонсцгоо. We are going to erase Gaza. Бид нэр Газаг устгах болно. We have to take the people there and send them to Libya. Тэнд амьдарч байгаа хүмүүсийг бид нэр ингээд аваад зүгээр Либия руу хөөх ёстой. What do you see as the future for Gaza? Газагийн ирээдүйд та ерөөхдөө яаж харж байгаа юм бэ? No future. Ирээдүй гэсэн юм байхгүй. A parking lot? Ирээдүй байхгүй гэдэг чинь зүгээр ингээд зогсоол болчих юм уу те? Машины зогсоол болчих уу? A dumping ground? Зүгээр нэг хогийн цэг болох уу? For what a creative idea. За тэгээ амар баавартай амар их цантай ярьж байгаа ч тийм. Тэгээ сая бас надаас нэг сайхан креатив жоохон санаа сонсомоор байна уу тий. Надад бол нэг Газагаар хийх нэг санаа байна. Okay, we have agreement. За биднэрт нэг хилцэл тогтолцоо байгаа. Suddenly they send some missiles. За тэгээ гинт тэд нар ингээ пуужин явуулчихдаг. Our people send missiles from inside. Газагаас Израиль руу пуужин явсан гинэ. За энэ хүн юу хэлж байна гэх юм бол манай хүмүүс Газагаас пуужин явуулж байгаа байхгүй.
Okay, false flag. Газагийнхан өөрөө пуужин явуулахгүй юм бол Израиль Моссадын тагнуулын албарын тийш ороод өөрийнхөө хүмүүсээ бөмбөгдөөд тэгээд дайн эргүүлэн эхлүүлэх тий шалтгаан гарч иж байгаа байхгүй. And then we said, oh, there is a missile from Gaza. Тэгээд бид нар юу хэлэх юм бэ? Хардаа Газагаас Путин ирж штэ. Хариу барих хэвээр. So now we can answer them. Тэгээд бид нар хариу өгөх эрхтэй болж байгаа. So you think that's also something that's possible? Everything. Тэгээд тиймэрхүү юм бас болох боломжтой гэж харж байгаа мó та. Тим юм та хийх гэж байгаа юм гэсэн. Бүх юм боломжтой. Is possible. We are going to erase Gaza. Бид нар бол Газаг устгах болно. Газаг сайхан устгах юм да. Тэнд одоо барыг удахгүй амьдрах юу боломж болж байгаа. За тэгээд та санаж байгаа Charlie Kirk тэ сайхан алуулсан хүн. Тэгээ хүмүүс ингэ ярьдгийн Charlie Kirk яагаад буудуулсан бэ гэх юм бол нэг энэ бол ерөөсө баримт нотлоогүй шүү заяа зүгээр ингээд интернет дээр ингэ яригдж байгаа яриа. Яагаад Charlie Kirk буудуулсан бэ гэх юм бол тэ Charlie Kirk Израилийн эсрэг юм яриад эхэлсэн. Тийм учраас Charlie Kirk буудсан за сонсцгоо. I've been to Israel many times. The whole country is a fortress. За би бол Израиль зөндөө олон удаа очсон зүгээр цайц шиг газар. When I first heard this story, I still had the same gut instinct that I did initially. Одоо October 7th ярьж байгаа 2 жилийн өмнө болсон 10 сарын 7 болж исэн Хамас Hezbollah тийш ороод дайраал те. Тэгээ би юу бодсон бэ гэх юм бол тэрийг ингээд сонссон чинь нэг би л итгэж чадахгүйсэн яагаад гэх юм бол Израиль жинхэнэ цайц байхгүй юу. Тэгээ зүгээр хүмүүс зүгээр ингээд дээгүр доогоор ингээд гарна гэсэн юм байхгүй. It's very hard to believe. Итгэл I've been өстө to that боломжгүй. Gaza border. Тэр Газа Израилийн хил дээр би очсон. You cannot go 10 feet without running into a 19-year-old with an AR-15. За тэгээд 5 10 алхаад нэг 19 20 настай тэгээд буутай цэрэг байгаа. Or an automatic machine gun. That is an IDF soldier. За тэгээд хил дүүрэн цэрэг The whole country is surveilled. тэр улс тэр чигтээ камержуулагдсан. Хил бас яг адилхан, Газа бас яг And адилхан. so let me just kind of go through this. Тэгээд тагнуулын албар бүр тэр чигтээ Газад юу болж байгааг нь We don't talk about Israeli politics very often, and most Americans don't know this. The last 9 months, Israel was on the brink of civil war. За тэгээд ерөнхийдөө Америкчууд Израиль дотоодын улс төрийг ерөөсөө ярьдаггүй. Гэхдээ Израиль дотор юу болж исэн бэ гэх юм бол тэр October 7th болохоос өмнө 2 жилийн өмнө болох тэр Hezbollah Хамасын халтлагаас өмнө юу болж исэн бэ гэвэл Израиль баг дотоодын дайн болж исэн. Иргэдийн дайн болж исэн. It's not an exaggeration. Энэ бол тийм би хэтрүүлээ ярьж байгаа юм ерөөсөө Official биш шүү. stuff. There were hundreds of thousands of Israelis taking to the streets because Bibi Netanyahu was basically redefining the Israeli concept. Яг юм бэ гэх юм бол гудамжинд хэдэн зуун мянган Израилийн иргэн жигсэж ирсэн. Яг гэх юм бол Беньямин Нетаньяху үндсэн хуулийн асар том өөрчлөлт оруулах гэж It's not an хичээсэн. exaggeration, right? Энэ бол бас He said the хэтрүүлсэн юм judicial шиг. branch has too much power. There were protests planned this week against Netanyahu. Тэгээд ер нь бол ингээ хуулийн салбарт дэндүү их ирэх мэдэл байгаа. Тийм учраас энэ хууль байцаалалт засгийн газрын хяналт тавьж байгаа хэсэгт ерөөхдөө хязгаар тавих хэрэгтэй байна гэд Беньямин Нетаньяху санаачсан. Яг гэх юм бол өөрөө мөнгө идсэн, хууль зөрчсөн. Тэгээд Беньямин Нетаньяхугийн бүксийг ухаад эхэлсэн чинь түүний намын бүксийг ухаад эхэлсэн чинь тэр хүн яах гэсэн бэ гэх юм бол хууль ерөөхдөө улсынхаа засаглалаа өөрчилж байсан. За. Тэгэд энэ 7 хоногт бас одоо энэ интервью болж явах үедээ бас нэг томоохон жигсаал болсон. Ерөөхдөө Нетаньяху баг огцрох хөөгдөх ирмэн дээр ирсэн. Where they anticipated tens of thousands of people to take to the streets. That's all gone, Patrick. За тэгээд хэдэн 10,000 хүн дахиад жигсах ерөөхдөө төлгөө байсан. Одоо байхгүй. Яг гэх юм бол гин дайн эхэлж байгаа. Тэ? Тэгээ сонгуулийг зогсоодог, хуулийн хариуцлагыг зогсоодог. Тэгээ Зеленский бас яг адилхан хийж байгаа шүү дээ. Ерөөхдөө одоо хэдэн жилийн сонгуул болоогүй гэх мэтчлээ. Онцгой байдал зарлаа. Netanyahu now has an emergency government and a mandate to lead. За тэгээд ерөнхийдөө Беньямин Нетаньяху онцгой байдал зарласан. Тэргүүрээ дамжуулаад ерөнхий сайд хിവэрэ хуулийн хариуцлага энэс болж байхгүй. I'm not willing to say
to go so far that saying that Netanyahu knew or there was intelligence here, but I think some questions need to be asked. За тэгээ би юу хэлж байна гэх юм бол Нетаньяху энэ October 7th тэр Хамас юу болох гэсэн урьдчилан мэдсэн хэрнээ ямар ч үйлдэл хийгээгүй би ерөөсөө хэлэхгүй байна. Гэхдээ тий зарим юмнууд жоохон сэжиг харагдаж байгаа. Тэгээд жоохон ингээд сэжигтэй харагдаж байна. Тэгэхээр жоохон асуух хэрэгтэй юм шүү. Was there a stand down order? Тэгээ хил дээрээ зүгээр цэргүүтэй ингээд тий холд тий зэвсгээ тавь тий. Тэгээд тийм учраас October 7th 10 сарын 7 2 жилийн өмнө зүгээр тэр террористууд зүгээр чөлөөтэй хил давсан. Was there a stand down order? 6 hours? I don't believe it. Israel's the size of New Jersey. When I took a helicopter ride from Jerusalem to the Gaza border, it's 45 minutes. Wow. 6 hours. They're live streaming the killing of Jews. Тэгээд цэргүүд гинт 6 цаг завсарлага авцсан. Амралт авцсан. Хил дээр ерөөсөө байхгүй. Тэгээд Jerusalem юм уу тэр том юм бэ гэх юм бол амар жижигхэн New Jersey-тэй адилхан ерөөхдөө нисдэг тэргээр нисчих юм бол хэдхэн минутын дотор ингээд нисчин. Гэхдээ 6 цаг цэргүүд ямар ч арга хэмжээ аваагүй, ямар ч цэрэг байхгүй, бэлэн байдал байхгүй. Гэхдээ Израильчуудыг тэнд ингээ Хамас тэг ингээ алдж байгаа, баривчилж байгаа бүр хаасайгуу лайв стриминг камер Did somebody in the бүр баг нэг entertainment маягаар юм болсон тийм. Government say stand down? That is a legitimate non-conspiracy question. The whole country is the IDF. The whole country is. Yeah. And you're trying to tell me that they're going to concerts and kibbutzes and schools and by report Тэр улс тэрчтэй цэрэг хяналтын системээр дүүрсэн хэрнээ зүгээр ингээ 6 цаг юу ч хийхгүй Hezbollah Хамас зүгээр орж ирээл хэдэн зуун хүмүүсийг алаал хэдэн зуун хүмүүсийг баривчлаа аваад энэ бол өмхийн үнэрч байна сэжигтэй харагдаж байна л гэж байна. Тэгээ энэс болж Charlie Kirk бодулсан байж магадгүй. Гэхдээ юу баттай юм бэ гэх юм бол энэ дайн мод дуусахгүй. Тэгээ алтны ханш бас энэ дээр санал нийлж ах шиг байна.